За сайн байцгаана уу бүгдд нь өдрийн мэндийг хүргэе. 26 дахь удаагийн бичлэгээр та бүхэнтэйгээ уулзаж байна. За ийм сайхан өдөр бүгдээрээ хамтдаа богд зонхоо гэгээний туйрвсан мөрийн 3 эрхэм гэл сайхан номыг уншицгаая. За намаа эхлэхийн өмнө аврал итгэлээ уншицгаая. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотгийг хүртэл би итгэм үү? Өглөг тэргүүтээ үйлцэн буйнаараа би амтны тусад бурхан бүтгүүлтугай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотгийг хүртэл би итгэм үү? Өглөг тэргүүтээ үйлцэн буйнаараа би амтны тусад бурхан бүтгүүлтугай. Бурхан ном хийгээд чуулганы дээдэд бодийн хотгийг хүртэл би итгэм үү? Өглөг тэргүүтээ үйлцэн буйнаараа би амтны тусад бурхан бүтгүүлтугай. За бүгдээрээ намаа хамтдаа уншиж эхэлцгээе. Богд зонхоо гэгээний туйрвсан 5 мөрийн зэргийн хамгийн сүүлийнх буюу өмнөх 4-ийн салбар гишүүн утгасыг мөрийн 3 зүйлд багцалсан хураангүй бүтээл мөрийн 3 эрхэм химээх орш бай. Богд тойн багш нугуудад мөрөгмөө. Ялгуусны эрхэм зарлиг бүгдийн шим утга, ялгуусан дээд хөвгүүн бүхний сайшаасан мөр, гэтлхүйг хүсэгч хувь төгөлдөртний орох олмыг ямар мэт чадахчлан би номлож үйлтмөө. Аль нь тэд орчлонгийн амгаланд шуналгүй бөгөөд чөлөө учрлын тусыг гаргах тухайлсан шамдлаар ялгуусан баясгах мөрд сэтгэл нь нэн итгэгч хувь төгөлдөр бүхэн тунгалаг сэтгэлээр сонс. Магад гарах үе сэтгэл. Магад гарах үеийн ариун сэтгэлгүйгээр орчлонгийн далайн амгалант үрийг чухалчлах, оюун амьрлах аргагүй. Орчлонд шунан харангадах үүгээр л биетэн нугууд хүлэгддэг учир анхан магад гарах үеийг ирэл хийл. Чөлөө учрал нь олоход бэрх. Насад завгүйг сэтгэлдээ дадуулснаар энэ насны үзэмжирхэл буцна. Үйлийн үр хуурмаг үгүй. Орчлонгийн зовлонг олон дахин санснаар хойдын үзэмжирхэл буцнаа. Тэр мэт дадуулснаар орчлонгийн хотол чуулганд сэтгэлийн гордлог агшин төдийч үл төрөн өдөр шөнө бүгдэд гítэлхүйг чухалчлах оюун ургасан цагт магад гарах үе төрсөн болмоо. Сэтгэл үүсгэх үе буюу бод сэтгэл. Магад гарах үе тэр нь ч ариун сэтгэл үүсгэлээр ис эзлэгдэх аваас ханцшгүй дээд бодийн хотод төгс амгалангийн шалтгаан болохгүй тул оюун төгсдөнгүүд бодийн дээд сэтгэлийг үүсгээрэй. Машид хүчээр дөрвөн мөрөн төрөх, үхэх, өвдөх, өтлөх ийн урсгалд автан тайлахгүй бэрх үйлийн чанга хүлээсэнд баглагдаж бид барихгүй төмөр торны хөндөд хашигдан мөнхөгийн их түнэр харанх үед бүхнээс бүрхэгдэн захгүй энэ уудам орчлонд төрн төрсөөр 3 зовлонгоор үргэлж тасралтгүй нэрвэгдэн инэлнэ. Энэ адил ах үйт болсон их бүгдийн авир байдлыг санан дээд сэтгэлийг үүсэг. Үнэн үзэл буюу хоосон чанарын төв үзэл оршихуй чанарыг онсон бэлгүүн үгүй аваас магад гарах үе бодийн сэтгэлд дадлагжсан ч гэлээ орчлонгийн үндсийг огтлон тасдаж чадахгүй учир шүтэн барилдлагыг онох арганд тиймээс шамд. Хэн нэгэн орчлон нирван юмс бүгдийн шалтгаан үрийг хизээд ч хуурмаггүйд үзэх бөгөөд хорогдох зоригдол алин болох бүгд эвдэрвэл тэр нь төгссөн бурхныг баясгах мөрд оршмөө. Хуурмаг үгүй үзэгдэх шүтэн барилдлага хийгээд амлах нэршлээс хагцсан хоосны ойлголт хоёр нь хэдий хүртэл тусдаа үзэгдэн тэр хүртэл чадагч бурхны тааллыг оноогүй нь мөн л хിവэр буй. Хизээ нэгтээ ээлжлэл үгүй нэгэн зэрэг шүтэн барилтлага хуурмаг үгүйд үзэгдсэн төдийхнөөр магад мэдлийн орны барилт бүхэн амьрлавал тэр цагт үзэгдлийн шинжлэл төгссөн болмоо.
үзэгдлээр буйн хязгаарыг арилгах буй бөгөөд хоосноор үгүйн хязгаарыг арилгахгүй тэр дор хоосон чанар нь шалтгаан үрд ургахыг мэдэх аваас туйлшралд байрсан үзлэр хизээч үл булаагдана. Тэр мэт мөрийн 3 эрхэм чанарын анис бүхнийг өөрөө ямарчлан онох цагт аглагийг шүтэн хичээнгүй их хүчийг үүсгээд аштын хэрэгэ үтэр бүтээ хүү минь химэн үүнийг олонтой сонссон аяга тахимлаг лувсан дагви бал бээр цахан ноён агван дагвад увдисласан болоо. За энэхүү сайхан мөрийн 3 эрхэм номыг орчуулсан багш хэргийн тухайд Эрдэнэ гүн цамбил танаа маш их талархлаа. За энэ номыг сонссон та бүхэн хамаг амтан мөрийн 3 эрхэм зам мөрд орших болтугай гэж та бүхэндээ ерөөлийг өргөё. За бүгдэнд нь амар амгалан аз жаргалыг хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.